Библийн тухай сонирхолтой баримт. Катакомбын тухай. Катакомб нь олон зууны турш оршуулгын газар болгон ашиглагдаж байсан газар доорх гарц юм. Катакомбыг манай эртний 2-5 дугаар зууны хооронд ашиглаж байжээ. Энэ үед Ромд Христийн шашинтай иргэдийг маш ихээр хавчиж, үгүйсгэн олноор нь үгүй болгож байлаа. Иймд Христийн шашинтнууд нас барагстыг газар доор оршуулж эхлэв. Учир нь Христэд итгэгчид нас барагстынхаа цогцыг шатаах нь бусад шашны заншилтай санал нийлэхгүй байлаа. Мөн тэдэнд шарил тавих газар байхгүй. Мөн газрын өртөг өндөр зэрэг асуудлууд үүссэн учраас түүнийг шийдвэрлэхийн тулд газар доорх оршуулгын газруудыг байгуулж эхэлжээ. Тухайн үеийн Ромын хуулиар талигаачдыг хот дотор оршуулгыг хориглодог байсан тул бүх катакомбууд хотын хэрмийн гадна байрладаг байв. Газар доорх нууцлагдмал энэ газруудад Христэд итгэгчдийн хувьд чөлөөтэй байх, сайн мэдээ түгээх төгс орогдох газар болов. 313 оноос Христэд итгэгчдийг хавчлах зогссон бөгөөд тэд хурааж авна гэхээс айхгүйгээр сүм барьж газар эзэмшиж эхлэв. Гисэн хэдий ч 5 дугаар зуун хүртэл катакомбуудыг оршуулгын газар болгон ашигласаар байлаа. Харин 8 дугаар зуунд Италийн харгисчуудын товтлогооны үеэр олон катакомбуудыг тасралтгүй дээрэмдэж байсан тул Папт лам нар үлдсэн дурсгалуудыг хотын сүмүүдэд шилжүүлв. Энэ шилжүүлгийн дараа зарим катакомбууд бүрэн аягдж олон зууны турш мартагдсан байв. Энэ удаагийн баримт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн баримтаар уулзлаа. Түр баяртай.